Цусд сувг үзүүлж бай. Аль 1980-ад оны дундуур Эвлийн төв хорооны илгээлтээр их олон залуу боловсон хүчнүүд хөдөө орон нутагт томилогдсон ажиллаж байлаа. Учир нь өндөр мэргэжлийн боловсон хүч нь хүн тус бүрт 3,000 төгрөг, очсон газар нь тодорхой тооны бод мал үн төлбөргүй буцалтгүй тусламжаар өгдөг байсан нь залуу гэр бүлүүдэд амьдралаа дэвшлүүлэхэд асар том боломж болж байсан юм. Тэр жилийн 106 сарын 20-доор нэгэн гэр бүлийн 2 болох Батсайхан Ундрмаа гих 2 сайхан залуутай хамт бидний 3 залуус залуучуудын холбооны томилолт өвөрлөн өмнгийн цэнхэр говийг зорилоо. Бид аян замын уртад их л дотн танилццгаалаа. Батсайхан нь биеийн тамирын багш, спортын мастер, цэргийн цултай бүх хүн юм. Эхнэр Ундрмаа нь орос англи хэлний багш. Товчхондоо үнэхээр сайхан хосууд. Бидний хүсэлтээр аймгийн боловсон хүчний газар биднийг хамттан манлай суманд хуваарлаа. Аймгаас 170 км-ийн зайтай хамгийн зүүн захын сум харчин ястангууд зөнхилсөн харилцуу гадархуу гэдгийг хэрээс сэтэрсэн цус ойртолд газар авсан бараг сум даяараа ах トゥ хамаатан садангууд нэг тиймэрхүүл газар. Толгойтой бүхэн шахуул атмаа арайч зулайн таг битүүрээгүй улс. Тэднээс гадна нөгөө цус ойртолтын үр дагавар болсон тэнэгүүд гэж нэг улс бий. Хууль үйлчлэхгүй төрөөс сард 50 төгрөгийн тэтгэлэг авчихаад тэнэж явдаг улс. Бидний сургуулийн дотор байранд оруулсан юм. Би тэр хоёроосоо тусдаа нэг жижиг өрөөнд орлоо. 3 жилийн томилолтоор очсон улс 3 сар болоход бүтэн сайхан амарч хонсон шүн тун цөөхөн. Хаалгууд химэглэх, цон хаглах, орой өдөш орж иж агсам цогтуу тавих бүр инүүхэнд. Ядаж цагдаа хэсгийн төлөөлөл байхгүй. Байсныг нь багийн өдөрлөг дээр шаарлага тавихаар нь хэсэг залуус ташуураар балбсаар байгаад алчихсан юм гинлээ. Тийм болохоор энд ирж ажиллах эр зөрөгтэй аавын хүү байдаггүй юм байна гэж бодогдмоор. Сумын дарга настай тэр буурал хүн байсансан. Хээгүй гэдг нь хинээ алдсан тэр буурал ил нутгийн уугуул нэгэн. Ирэх зөрчигдөж буй асуудлаар 1-2 удаа орж үзсэн юм. Тэгэхэд тэр залуу улс байна хоорондоо уулзраа олохгүй юу? Болохгүй бол гөвшөөд гай гэж байх байдэ. Захирал маань бас баян овоогоос ирсэн гадны хүн. Түүнд нүдэн балай чихэн дүүли дуугүй явах нь үлзийтэй. Улирлын амралт төгчгсөн хичээл сургууль шалгалжүүлэг гэдэл их л ажилтай байсан үесэн. Нэг орой Ундрмаа бид хоёрыг хараад хоолой хийж бай би дүнгээ гаргачаад очие гэснээр бид түүний сургууль дээр үлдээчгээд харьцгаалаа. Хоолой идчихэд би өрөөндөө ороод хөвтөж байснаа унтчихаж. Хүн ороод ирэхээр нь сэрээд гартал Батсайхан. Гадаа таг харанхуй цаг 10 өнгөрчихсөн байна. Ундраа байдаггүй сургууль ордог юм билүү гिचгсэн сууч байна. Яасан бол доо хоёулаа явах уу гэд бид хамтдаа гарцгаалаа. Ундрмаагийн ангийн гэрэл унтраалттай сургуулийн хаалга дотроосоо төвчээтэй байна. Тогшлоо. Жижүүр хаалга тайлж өгснөө ундраг хувцас хундраа өмсчихсэн цүнхс аваа аваад түрүүхэн гараад явсандаа гэлээ. Бид бүр гайхаж хоцорлоо. Тэр шууд харих учиртай. Хэд 3 багш нарын хар орлоо. Хэл сураг байдаггүй. 2 багшийг дагуулад л ирэл хатлаа да. Хаач байдаггүй. Гайхшаа барсан хідэн улс Батсайхны сууж байтал шөнийн 2 цаг өнгөрөөд хаалга онгойн үс гизгэн сэгсэж өвс широонд хутгалтан өмсөн хуц нь урагдаж тасарсан ундраа гутлгүй оймстойгоо ороод ирхэн тэр. Түүний нүд царай зүсгэж маш аимшигтай. Тэд намайг гэсний орон дээр ухаан алдан унлаа. Эмлэг захиргаа дарга цэрэг гэдэл дээр дор хөл төгшүүр тавтан хөдөлгөөнд оров. Ундрмаа гэртээ харихаар сургуулийн хашааны булан тойртол урдаас нь 3 морьтой хүн ирж явжээ. Хажуугаар нь зөрөөд өнгөрөх тэрхэн агшинд морьтонгуудын нэг нь Ундрмаагийн тарих руу зохиод унахчихж. Тэгснээ мунган дэнсэн ирчүүд түүнийг эмээл дээрээ үүрээд аваад явчихжээ. Нэг ухаан ороод хашгирсан чинь эзгүй ихээр таг харанхуй. Нөгөө 3 эр түүнийг барьж аваад зөхөж зодон хуцас хунрыг нь урж тасчин тайжиж хөл гарыг нь тэлэн дарж элдвэлэн тамлан хүчирхийлж гарчээ. Ээлж дараалан дормжлон 9 бусаар ташлаасаар бузар шээсээрээ буртаглаж хансан 50 төгрөгийн 3 тэнэг эзгүй ихээр харанхуй шөнөөр түүнийг хайчгаад давхилдан алга болжээ. Гудал хувцаач өмсөх тэнхэлгүй болсон Ундрмаа тэртээ тарагдах сумын төвийн гэрлээр хансан алхаж сажилсаар сайн нэг юм ирсэн нь энэ. Аймаг сум цэрэг цагдаа тэр аяараа хөдөлсөн боловч тэр 3 зандалчинг олохгүй л байлаа. Хаашаа ороод нохойшо бүгчгсэн юм болоо. Тэнэгүүдийн байтугай ухаантай ирчүүдийн харцыг татаж зүрхийг догдлуулдаг орон гойлог Ундрмаа маань нүднээс гарч хүнээс нуудан ажилдаач очихоо болчихлоо. Угийн дүмбгэр дөлхөөн Батсайхан маань дууга хураан дүнсийснэ нэн зовлонтой.
Бидний хин хэнийг маань 5 тэнгэр дарчихсан юм шиг болсон доо. Гэтэл нэг өдөр Бат сайхан маань нилээн халамсчихсан гэртээ нэг шил арх барьчихсан орж ирлээ. Би түүнийг арх ууж байхыг огт хараагүй юм. Чи минь яаж л явандаа хөө? Яаж яваагач найз нь мэдхээ болчихсон шүү дээ. Тэгж болохгүй. Тэнэгүүдээс ялгарх юмтай шүү дээ чи. Юу ч байгаад нэмэргүй юм шиг санагдах болж дэхөө. Тийм биш шүү. Ерөөсө гуруулаа эндээс яваад өгье. Явах нь явнаа. Гэхдээ хүнд доромжлуулчаад зүгээрс нэг яваад өгөхгүй шүү. Тэнэгүүдээс ханийхаа өшөөг авах болно. Хууль цагдаагийнхны хийх ажил шүү дээ. Ирж ажил байгаа. Эдлэх ёстой шийдэглийг нь илүүлэх л болно тэдэнд. Ирсэн болцоход хитэн малын хулгайчтай хөөцөлдөж байгаад л буцаа бисдээ тэр цагдаа чинь. Тэгээд ч тэнэгүүдэд хууль үйлчилдэггүй гэсэн хувийн хаан шийдэглийг өгөх л болно. Итгэл хийж үзээрэй анд минь. Маргааш нь Бат сайхан өглөө гэрээсээ гараад алга болчихлоо. Ундрмаа бааги байдаггүй гээд санаан зовоод байхаар нь түүний найз сумын заан жолооч ванганыхаар очлоо. Тэгсэн Бат сайхан хоолны махгүй болчихлоо зээрэнд яваад ирийгээд ванганаас үрлэн сумтай шувууны бууг нь гуйж аваад мотоциклтэйгөө зүүн гой борно гэд явчихжээ. Бид уг нь хангалттай махшилтэй байсан юм. Гэтэл тэр нөгөө 3 тэнэгийг хил залгаад орон говийн мандах сумын нутагт арх даалаа авгай хүүхэн эргүүлж яваа сураг сонссон байжээ. 3 хоног өнгөрөхөд тэр ирээгүй л байлаа. Ундрмаагийн санаа бүр их зовон орж гарan уйлаад л. Шүн дөлөөр өрөөний маань хаалгыг хин нэгэн зөөлхөн тогшлоо. Босч очоод онгойлготол Бат сайхан зогсож байв. Нүд нь улаанаараа эргэлдэн хуцас хонорн цоснд будагдсан тэрээр шууд дайран орж ирснээр ус залгилав. Миний хоолой дээр бүлэг залгичихсан юм шиг дууч хардаггүй, дуугарч чадахгүй зогслоо. Тэр над руу удаан ширтснэ. За найз минь би ингээд явлаа. Чи ундрмааг аваад хот ордог юм шүү. Найз нь нөгөө 3 чинь бодийг хөдөлчихөөд ирлээ гэдэг байгаа. Хар аяндаа л хамар ширхрэн нүдийг минь нулимс бүрхээд ирлээ. Даанчтэй, арайчтэй чи нэрээ би чамд хэлж өчнөөл гуйгаа бистэ. Зүгээрээ хөө. Би хийх юм хийсэн. Санаа минь чамарлаа. Одоо айх юм огт алга. Чи ч араатан биш хүн юм байгаа бистэ. Одоо араатан болсон. Чи одоо тэгээд хайчих юм. Чамд очих орчин хичгэх газар байгаа юм уу? Байлгүй яах вэ? Аймаг орё. Тэр цагдаа тэр нөөрөө яваад очие. Бат сайхан тэр өдөр шууд давхисаар зүүн говийн адаг дэлтийн цаг орчээ. Таарсан айл хүн болгоноос мөнөх говийг сурж явсаар дорн говийн нэг айлд даалуу тоглоод сууж байхад нь дээр нь буучгаж. Шүн нойргүй тоглосон нэг нь баруун хаяагаар нь унтаж байна гин. Тоглож суусан хоёр нь босон харайж ойролж барихран хүүхэд аятай хүний араар орон орд ирэн доогор шургачгаа айдан ухаан сүнсэн зайлан сандралдан божигнолджээ. Хэвтэж байсныхан тархин дундуур ухааныг нь балартал дэвс шайчгаад нөгөө хоёрыг нь барьж аван улаан нүрээр нь бүргэлдүүлэн гурвуулангийн туугаад гарчээ. Моринд нь мордуулан мотоциклоор элдэн хөөж хээр аваачаад эгээл ан хийж байгаа юм шиг эргүүлэн гэлдэж илдүүлэн тамлсны эцэст гурвуулангийнхэн тархийг нохой шиг зад бодоод хөнөөчихсөн аж. Ингэжл тэр эрүүгийн ертөнцид нэрээ гаргасан асар тогшин овгор болж хувирсан төдийгүй зүй бусын хэрэгтнүүдийн зүрхэнд нь годгтайгаа орж ирдэг эрлэг нь болчихсон юм да.